гаргаж ажиллаж байгаа. За энэ бол ажлын байраа хангаж байгаа. Өнөөдрийн нийгэмд хэдэн дипломтой байх нь чухал биш, тухайн ажилдаа мэргэжсэн байхыг илүүд үзэх болсон. Үндсэндээ ажил хайгчийн хэрэгцээ шаардлага нэмэгдэж, үүнийг дагаад сургалтын байгууллагуудад өөрчлөлт шинжилтийг нэвтрүүлэх цаг болжээ. Энэ үднээс Доронтой аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв ажил олгогчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн ур чадвартай мэргэжилтнийг бэлтгэхэд анхаарлаа хандуулж, энэ удаагийн түншлэл 2019 зөвлөгөөнд ажлын байрны асуудлыг чухалчилж үзлээ. Өнөөдөр бид нар ингээд залуучдыг зах зээлд ингээд мэрэгчлээ болгоод гаргаад байдаг. Гэтэл ажил олгогчд маань бас тэрнийхэн санаа сэтгэлд нь өөрийнх нь шаардлагад хүрэхгүй зарим боловсон хүчин залуучд бас байна. Яг бол ийм учраас энийг л одоо бид нар өнөөдөр түншлэл хамтын ажиллагаараа ярих хэрэгтэй байхгүй юу? Өнөөдөр ажил олгогч маань барилгын компани захирал маань шинэ технологи авчгаад шинэ арга барил, шинэ менежменттэй ажиллах гэтэл манайхаас очисон төгсөгч магадгүй тэдний шаардлага хангахгүй байж болох байхгүй. Тэгэхэд бол ажил олгогч манайдаа ирээд манайх энэ танахаас төгсөгчдийг авмаар байна. Ийм шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй. Ийм ур чадвартай байх хэрэгтэй. Тэгвэл би ажил авахд бэлэн байна гэж ингэж хэлж байгаа компани өнөөдөр бол байхгүй. Би одоо 3 жилийн сургуулийн захирал хийлгэхэд байхгүй. Тэгэхээр энийг бол одоо хамгийн чухал гэж үзэж байгаа. Тэгэхгүй бол би бэлдээл байдаг 300-300-аар жижиг бэлдээл байдаг. Тэнд энэ шаардлага хангахгүй болсон хүчин бэлдээд байх юм яах гэж төр ингэ санхүүжиж мөнгө өгч өчтөө төр зарах юм бэ гэдэг л асуудалтай байгаа учраас түншлэгчдийг урьсъя. Эднэрийнхээ санаа бодлыг сонсъё. Өнөөдөр бас ихтэй манай түншлэгчдээс үлгэр жишээ сайн ажиллаж байгаа юм түншлэгч ажлын олгогчд байна. Гэхдээ эдгээр маань цөөхөн эднийг нэг бас нөгөө талд нь ирэхгүй энийг ойлгохгүй бас энийг сайн ойлголт мэдэл авахгүй байгаа нь олон байна. Тэгэхэд бол бид хандаж урилга өгсөн. Энэ бол одоо бидний бас нэг зорилго. Тус мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв жилдээ 200 гаруй оюутан төгсгөж байгаагийн 50 орчим хувийн шууд ажлын байртай болдог байна. Энэ тоог 80% хүргэх зорилтынхоо хүрээнд төгсөгчдийнхөө нийгмийн ур чадвар буюу ажилд орох сэтгэл зүйн болоод харилцан хандлагын ур чадварыг эзэмшүүлэх, ажил олгогч байгууллагуудын хүний нөөцийн судалгаан дээр суурилж, ажлын байранд нь дадлагжуулан бэлтгэх зэргээр нийгэм цаг үетэйгээ тохирсон бодлого барин ажиллах юм байна. Түншлэл 2019 зөвлөгөөнд оролцогч талууд ажил олгогч сургалтын байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцож, харилцан туршлагаа хуваалцлаа. Аслагдсан орон нутагт үүрэг гүйцэтгэдэг хэлчт маань бас мэргэжил жишээлбэл одоо өсчин мужаа цахилгаанчин гагнуурчин гэх мэтлэгийн зүйлсүүд бас зайлшгүй шаардлага болдог. Тэгэхээр энийг бас шийдэх мөн одоо барилгын ойр зургийн засал чимэглэлээ өөрсдөө их юм боломж нөхцөл гарах ийм одоо үр дүнтэй учраас энэ сургалтуудад бид нэр хамруулж байгаа. Тухайн төгсөөд оюутнууд маань яг одоо тухайн аж ахуй нэгжийн одоо шаардлагад нийцсэн ур чадвартай тийм мэргэжилтэй чинь болгох. Тийм учраас сургалтын хөтөлбөр дээр бид нэр хамтдаа хэлэлцүүлэг хийж тухайн ажил олгогчид ямар ур чадвар хэрэгтэй байгаа гэдгийг одоо шийдэх хамтдаа сургалтын хөтөлбөрт оруулах тийм. Доронтой аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв аж ахуйн нэгж байгууллагуудын захиалгаар богино хэмжээний сургалтыг тухайн ажлын байран дээр зохион байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Өнгөрсөн онд нэг аж ахуйн нэгж байгууллага энэхүү хөтөлбөрт хамрагдсан бол энэ жил 3 аж ахуйн нэгж байгууллага ажлын байран дээрх богино хэмжээний сургалтыг авч ажилтнуудаа мэргэжүүлжээ. За энэхүү сургалт нь гаднаас ажиллах хүчин хайлтгүйгээр дотоод нөөц боломжиндоо тулгуурлан давхар мэргэжүүлэх ач холбогдолтой юм а. Өөртөө ажиллаж байсан өөр мэргэжлийн буюу өөр одоо жишээлбэл багш хүн өөр байгууллагт ажиллаж хагаад манай төгсөө тухайдаа юу гэдгийг аялын хүч болж болно шүү дээ тийм ээ. Тэгэхэд ийм маягаар ингээд өөрийнхөө хүнийг өөрийнхөө байгууллагын онцлог тохирсон байдлаар бэлдэх юм бол заавал гаднаас одоо хүн авна гэхгүйгээр ингээд явчих. Нэгдүгээр хоёрдугаар хөрөх чадвартай мэргэжлийг бэлдэх. Учираас энэ бол их ач холбогдолтой. Манайд хандаж байгаа аж ахуйн нэгж байгууллага гэхэлэр нөгөө ажиллах бүрэлдэхүүний тоо их том байгаад байдаг. Манайхны одоо анги зөвлөлтүүд яг батлагдсан шигээр бол нэг хамгийн багадаа 14-5 хүн байх хэвээр. Дээд нь 17 хүн байх хэвээр ийм дунд чинь. Гэтэл нөгөө аж ахуйн жишээлбэл одоо талхны цэгч гэдэг юм уу, талхан нарын бооны цэгч юм уу, ойдлын цэг энэ төр бол дангаараа ажлын байранд ирэх сургалт авах боломж нийлээд ухаандаа хүмүүсээ сурах бол боломжтой. Энэ нөгөө хүн ажиллах хүчнийг тооцоо учраас юм байд. Томоохон аж ахуй нэгж адуун чулууны урхай, дулааны цэцлэгээ станц гэдэг юм уу, энэ цэргийн том байгууллагууд ер нь өөрөөр хэлбэл 50-аас дээш хүн ажиллагчтай байгууллагууд бол энэ зохион байгуулах боломжтой болчихж байгаа. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 10 мэргэжлэр мэргэжилтэд боловсон хүчнийг бэлтгэж байгаад за Доронтой аймгийн онцлог тохируулан иргэдийн хэрэгцээ шаардлагад суурилсан 7-8 мэргэжлийг сургалтандаа нэмсэн байна. За тухайлбал аялал жуулчлалын хөтөч хангамжийн нэрв гэх зэргээр дутагдaltaй байгаа мэргэжлэр сургалт явуулах зэргээр нийгмийн хэрэгцээгээ даган сургалтын хөтөлбөр үйл ажиллагаагаа чиглүүлж байна.